Жижиг дунд үйлдвэрлэгчид болон хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан борлуулах, ховдод үйлдвэрлэлөө борлуулалтын төвд одоогийн байдлаар 200 гаруй үйлдвэрлэгчийн 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тэгвэл ховд нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдэж өнөөдөр ховд брэндийн бэлэг дурсгалын шинэ бүтээгдэхүүний танилцуулга тус төв дээр боллоо. Тодорхойлбол Германы хамтын ажиллагааны GIZ төсөл шинэ замнал төрийн мөсө байгууллагын дэргэдэх зүүмэл дааван урлал төвийн багш нар хамтран тарус тариалдаг Эрдэнэ нурам буянт булган сумдын 30 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан зөөлөн эдлэлийн 2 өдрийн сургалт явуулсан байна. Сургалтын үр дүнд орон нутгийн брендийг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгож, дааван дээр хатгамлаар тарус урлан, тарус брендийн тор үйлдвэрлэжээ. Ховдод бид нар 2 удаагаа сургалт явуулаа. Энэ нь болохоор бас тарус брендийн торыг заасандаа бид нар бас их баяртай байна. Танаа ховдын эмэгтэйчүүд маш их уран байдаг юм байна. 17 жил үйл ажиллагаа явуулахад олон сургалтууд явуулж исэн. Тэгээд танаа хүүхнүүд бол үнэхээр гайхамшиг мундаг хүмүүс байд юм байна. Бидний төлөвлөжсэн яснаас дандаа хагас өдөр ч юм уу нэг өдрийн өмнө сургалтаа дуусгаад тэгээд бид нар болохоор юу байсан бэхээр өөр бас одоо апсайклинг буюу хуучин хувцсыг ашиглаад гарын толох материалыг ашиглаад юмхнаар юм хийхийг сурсан. Тэгээд маш их олон юм сурсан. Богино хугацаанд тэгсэн маань танаа эмэгтэйчүүд бол мундаг байсан гэж бодож байна. Тэгээд сургалтаар олж авсан мэдлэг ур чадварын хүрээнд орон нутгийн брендийг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгож чадсандаа баяртай байгаагаа үйлдвэрлэгч эмэгтэйчүүд энэ үеэр онцолж байлаа. Цаашид сум орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаатай байж орон нутгийн брэнд болсон таруулсан дээр тулгуурлаж хийсэн тороо үйлдвэрлэх, худалдан борлуулах тал дээр анхаарч ажиллах талаараа ч мөн ярьж байна. Герман Монголын хамтарсан сайхан сургалт явуулаа. Манай сумаас 10 хүн оролцсон. Үнэхээр сайхан өр бүтээлтэй сайхан сургалт боллоо. Энд манай Эрдэнэ бол үнэхээр эмгтээч бол уран гараар сайн гаргасан. Ингээд манай сумынхан бол хаягдл бүтээгдэхүүнээрээ одоо цүнх энэ байна, одоо энэ байна. Тор одоо ингээд кашлак. Ингээд одоо манайх ингээд үндэсний үйлдвэр одоо шивгаагаараа сайхан тор хийж сурлаа. Үнэхээр манай эмгтээчүүд цаашаа бол үнэхээр энэ тороо бол дагнахаар болсон. Одоо нэг 100 төгрөгийн нэг гялгар торыг одоо болоод одоо энэгээр дагнахаар болоод амлалт авсан байгаа. Манай захиргаанаас бол үнэхээр дэмжсэн. Одоо ингээд цаашаа та нарт бас байр савмаа бол бэлдэж гаргаж өгнө гэж хэлсэн. Сургууль багш нар маань биднэрт одоо эхлээд бүтээгдэхүүнээ яаж хийх вэ? Хийснийхаа дараа хэр чанартай хийх вэ? Дахиад борлуулалтаа яаж хийх вэ? Тэгээд нөгөө борлуулалтынхаа судалгааг авч яаж бид нэр бүтээгдэхүүнээ хийгсэн л дээ. Тэгээд борлуулалт байхгүй бид нар бүтээл мянган бүтээл яш ямар нэмэргүй шүү дээ. Тийм учраас борлуулалтаасаа бид нар энэ бүтээгдэхүүнүүд одоо сургууль захиргаа одоо ингээд сумдаа амьдарч байгаа бус нэмэгтэйчүүдтэй ингээд сурталчилсан чинь айгүй дуртай хүлээн авч ялаа. Тэгтэр борлуулах боломжтой байна. Айгүй тэгээд ерөнхийдөө булган сумаа булган сум битгийгээд Ховд аймгийг ч гэсэн Монгол улсын хэмжээнд ч гэсэн тэр дааван тоор одоо энэ гялгар гут гэдэг юм үгүй болгоод одоо дааван тоороор дагнсан тийм болгохын төлөө бид нар одоо зүтгэж ажиллана. Ховд аймгийн буян сум чи угаасаа яг тарвсны их орн гэдгээрээ бас энэ тарвсны уудыг цаашдаа бас тарвс худалдаалахтаа бас хамт давхар худалдаалаад тэр тарвсаа бас уутанд нь хийгээд хүнд бэлгэлүүл бас арай нэг яг одоо нутгийн брендийг одоо таниулах зорилгоор тийм ер нь яг тийм бүтээл хийхэд яг тохиромжтой гэж бодоод энийг цааш ирэн хөгжүүлэх бодолтой байгаа. Ховд нутгийн онцлогийг шингээсэн уг дааван торыг та бүхэн ховдод үйлдвэрлэл борлуулалтын төв дээрээс худалдан авах боломжтой. Нэг торны нэмүү үртэг шингэсэн үн 8,000 төгрөг. Нэг удаад ашиглагдаад хог хаягдал болон үлдэх гялгар тороос илүү ховд нутгийн тарвсыг сурталчилсан дааван тороо худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлэх нь эдийн засаг байгаль орчин талаасаа ч илүү ашигтай гэдгийг үйлдвэрлэгч эмэгтэйчүүд онцолж байлаа.